Дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудтай шинжлэх ухаан тань мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхий гэдэг нэвтрүүлгийг та яг одоо NTV телевиз болон од мөндөр радио 83.3 мөн 107 гэдэг хос толгойноор хүлээн авч сонсгож байна. Студид Join Me цагийн миний захирал цомрлог болон хөтлөх зандаа миний бий байна. Нэвтрүүлгийг аялах боломжийг хүмүүр дүрээтэй Join Me цагийн мэн болон сэргэгдэх эрчим хүчний EcoFlow гэдэг брэнд байгаа. Энэ брендийн Монголд аль биесны онцгой дистрибьютор Avandra компани маань нэвтрүүлгийг ивэнтдэг чамаа. Зөвдрийн минь цомоо. Дремент. За, цомоо маань 4 охины ээж те. Охинд мянган үйлдвэр уншиж өгөөлөв те. Сүүлийн 80 гаруй жилийн турш Walt Disney компани үе үеийн хүүхэд багчуудын хайртай дүрүүдийг бүтээж дэлгэцэн аймлуулан аж аргалтай тийм шидэт үлгэр ертөнцийг бий болгосоор ирсэн. Үзэсгэлэнт гүнж, мөрөөдлийн сайхан ханхүү, аж аргалтай төгсгөлтэй эдгээр хүүхэлдэйн кинонууд мэдээж эрг анх бүгд ямар нэгэн зохиол, ямар нэгэн үлгэрээ санаа авсан байгаа шүү дээ. Гэвч яг эдгээр үлгэр зохиолууд анхандаа бүр үнэн хэрэгтэй хүчин, каннибализм, тамлалт, үхэлгээд аимшигтэй зүйлсээр анх дүүрэн байсныг цомоо мэдхөө. Яагаад? Анхны хуйлрууд нь тийм байсан. Ингээд эн чинь хүн төрөлхтний нэг ёс зүй ингээд нэг өөрчлөгдөд дээ штэ. Тэр хэрээр илүү хүнлэг болсон. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр яг бидний хамгийн сайн мэдх үлгэрүүд анх яг ямар байсан. Бидний мэдхгүй дэлхий ертөнц тэр үедтэй ямар ямиг үлгэр гэж үздэг байсан. Тэр тухай өнөөдөр ярих. Бидний мэдхгүй үлгэр ертөнц. Тэ. Тэгэхээр манай 10 цагийн мэн гэдэг байдаг. Үнийг 8 жилийн өмнө манай очирт гээд найз маань энэ нийтлийг бичижсэн 10 цагийн мэн дээр та бүхэн Disney шийдтүүлгэрүүд аимшигт түүх гээд хэрэг хайх юм бол гараад иршээ. За тэгэхээр Disney кино зохиолчд эдгээрийг өөрчилсөн байх нь шүү дээ. Ингээд олон нийт хүлээн авч шимтэн үзэхэд тохирхуйц болгосон байна. Сэтвсэн үлгэр домгуудаасаа тис зөөр болсон хүүхэлдэйн кинодоос бид одоо чинь нэрлэх юм бол Mulan, Aladdin, Tangled, Frozen, Bambi, тэр бүрэл Араатны хаарслан гэд баг бүгдийг нь жагсаах болно. Тэгэхээр энэ жагсаалтанд одоо орох хүүхэлдэйн киног бодит түүхээр нь бичсэн бол ямар аимшигтай хүүхэлдэйн кинод болох байсныг та бүхэн одоо сонсоорой. За Pinocchio-гоос эхлэе. Geppetto гэд мужааны тайрцаар хийсэн модон хүүхэлдэй Pinocchio хит дүрсгүйгээсээ болоод анхны үлгэр дээрээ өөрөө шууд амиа алддаг. Pinocchio орж байгаа юм уу? Өөрийг нь хийсэн Geppetto үргэлж чоглодог нөгөө сахилгагүй хүүхэлдэй эхлээ гэрээсээ зугтчихаа. Geppetto түүний араас хөөх боловч цагдаа нарт баривчлагддаг. Үүний дараа Pinocchio хөгшин мужааны гэрт иргэн ирээд 100 настай хөгшин хүүрлцгэнтэй уулздаг. Хүүрлцгэн түүнийг сахилгагүйтай дэвэл илжиг болон хуурин шүү гэж сануулхад уурсан Pinocchio хүүрлцгэн рүү алах шидэн няцалж алдаг байна. Үлгэр цаашаа Pinocchio галт шатах дөгснөр үргэлжлэж. Дараа нь өөрийг нь хорлох гэсэн хорон санаад муурын саврыг бүр тас хатсан зүхтаад эцэст нь цэнхэр үстэй үзэсгэлэн дагинтай уулзж. Бид нар бол одоо тостойг хөрвөл энэ Мальвин авах нь шүү дээ. Дагин өөрийгөө ингэж хэлдэг. Үхсэн хүн цогцыг нь хүмүүс олж авахыг хүлээж байгаа гэдгээ түнд хэлдэг. Дагин үхсэн байхгүй. Дагин бол өөрөө үхсэн хүн. Тэгээ цогцыг нь ингэж хүмүүс олж авахыг хүлээгээл байж. Тэгсэн савраа тас хазуусан муур өшөөгөө авах гэж найз үнэгнийхээ хамтаар Pinocchio-г мөшгөн барьж аваад тэгээд дүүжлэн алдаг. Манай Pinocchio-г дүүжилж байгаа. Тэгээд алчдаг. Тэ. Үлгэр бол анх ийм л байсан. Гэвч зохиолын төгсгөл нь нөгөө редакторт нь таалагддаг учраас төгсгөлийг нь өөрчилж байгаа. Pinocchio-г алуулахын өмнө өнөөх үзэсгэлэн таг нь гарч ирээд амийг нь аварснаар хоёулаа хамтдаа амьдардаг ба. Гэвч Pinocchio дахин сахилгууч хийснээр илжиг болон хуурдаг. Илжиг болсон модон хүүхэлтэйг цэрэгт зарж амлт. Харин тэнд нэгэн хөгжимчин түүнийг алж арьсаар нь бөмбөр хийхийг хүсдэг. Нөгөө илжгийг. Ингээд хөгжимчин хөөрхи илжигний хүзүүнээс булч чулууяад далаар шидчихэ. Pinocchio живгэд загас махыг нь идэж дуусах ба зөвхөн модон арга ясал үлддэг. Эндээсээ сэлэн зугтж байгаад аврах загсны хоол болчтой. Аврах загсны гидсэн дотор харин Geppetto үгэн амьд загсаар хооллон амьдарч идэг. Ийхүү иргэн учирсан хоёр аврах загсны гидснээс зүхтэн гэртээ ирж. Энэ бүх адал явдлаас ухаарч томооцсон Pinocchio Geppetto эцгээ сайн асарч сайн хүү болдог.
Үүнийх ачаар Пиноккио амьд хүү болон хувирдаг ба. Тэгэхээр ер нь анхны хувилбар нь ер нь одоохтой төстэй л дээ. Гэхдээ ер нь жоохон өөр бааз. Нэг тийм юун ч олон дараас бол аллахууд тий. Харин тийм бааз. Тий. За их гайгүй гэсэн хэлж байгаа шүү цаамаа. За. За үнсгэлжин. За. Үнэндээ бол яг үнсгэлжингийн түүх дэлхий дээр олон мянган хувилбартай тийм ардын аман зохиол юм. Тэдний нэг хувилбар нь бол ах トゥ гримийн үлгэрт бичснээр эзэн хааны үйлчлэгээс зүхтах гэсэн үнсгэлжинг үлдээхийн тулд ханхүү шалан дээр давирхаа асгаж. За. Нөгөө цаач ингэ зүхтах гээд явдсан шүү Тий. дээ. Тэгэхээр ханхүү шалан дээр давирхаа асгаж байгаа байхгүй. За. Гэвч энэ арга нь бүтлгүүтээд үзэсгэлэнт бүсгүй өрөөсөн болор шахаа наалдан үлдчих. Тэгэхээр болор шахаа яг нэг өрөөсөн үлддэг вэ гэдэг хариулт нь анхны хувилбар Тийм нь. байна. Тий. За. Гэтэ энэчээс үнсгэлжингийн болор шахаа төгс таардаг байсан бол ягаад хөлөөс нь болторсон бэ гэдэг асуултын хариу нөгөө асуулт бид нар дандаа ингэ боддог байсан бол хариулт нь яг энэ байхгүй юм. Үнсгэлжингийн хойд ихснэр үндэ үзэсгэлэнтэй боловч зүр сэтгэл нь хар бараан тийм хорон муу санаатай ихснэр байсан. Тэд хоёулаа ханхуг хууран гэрлэх гэж оролддог. Ханху шахаа эзнийг хаан тусаасаа хайж байгааг дуулсан хоёр бүсгүйнийг нь яадаг гэр нөгөө шахааг өөртөө тааруулахын тулд хөлийнхөө эрхийн ураг. Нөгөө их ч нь болохоор өсгийгөө огтлон хаяад болор шахаад хөлөө багтаах гэж оролддог ба үлгэрт. Ах トゥ гэрийн үлгэр ярьж байгаа шүү дээ. Огтлсон л гэж битээ хэлээсэй гэсэн чи хэлчлээ. Тэ. Гэвч үнсгэлжингийн үнж найзууд болох шувууд тэдний залим ихийг мэдээд цус нэвцэн оймсыг нь ханхүү зааж өгдөг. Үнсгэлжин зовоосон мөн ханхүүг хуурах гэсэн энэ нэг орлогуудыг нь төлөө бүх нүглийнхэн төлөө хоёр игчийн нүдийг шууд хоншин сохолдё. За ах トゥ гримийн яг жинхэнэ үлгэрээр хийсэн бол бид нэр ийм хүүхэлтэй үзэх байлаа. Энэ бол 1812-нд зохиогдсон. 1900 Тий. тий. Дрезела Анастасия гэд хоёр игчтэй гэл уншдээ шүү дээ тий. Гэхдээ Диснейн үнсгэлжин киног ах トゥ гримийн хувилбарыг үнслэн хийгээгүй. Мэдээж тий. Тэгсэн бол аимшиг юм болох нь шүү дээ. Харин тэднээс бүр хавьгүй өмнө буюу 1697 онд Шарл Перрогийн бичсэн хувилбар дээр тулгуурласан ба. Энэ хувилбар нь хамаагүй зөөлөн мөн Дисней кинотой бараг л төстэй. Ямар ч тач дээр дурсан хоёр хувилбарт хоёуланд байдаг нэг зүйл нь 1634 онд Жамбатиста Базил гээд энэ хүний Декат Синдрелла гэдэг үлгэрийн яг элемент нь аль аль нь тэгэхээр бүр анхны хувилбар нь бүр 1634 он л очихно шүү дээ. Энэ хувилбарт болохоор үнсгэлжин хойд ихэнхийн тийм харгас хэрцгий байдлын талаар сайн санаат хүмүүжүүлэгч эмэгтэйд асрагч ихтэй хэлж байгаа юм л да. Тэгэхээр тийм асрагч ихтэй байна шүү дээ. Хүмүүжүүлэгч ихтэй. Тэрэндээ хойд ихэнх ингээ муу мухаг хэлж байгаа. Тэгэхээр н асуудлыг шийдэхин тулд үнсгэлжин хойд ихэнхийн хоолой дээр том модон авдарны таг унган хүзүүг нь хугалж хороох хэрэгтэй гэж зөвлөж байгаа асрагч гэн. Юу сайн санаат их бол. За. Тийм сайн санаад хүмүүжүүлэгч эмэгтэй нь болохоор Их л тэгж хэцүү. зөвлөгөө гэж Зөвлөгөө байгаа. гэж. Хойд ихэд үл алах хэрэгтэй. Ал халахдаа том модон авдарны тагийг унгаагаад хүзүүг нь хугалж хороох хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Үүний хариуд үнсгэлжин нөгөө хүмүүжүүлэгч тэр эмэгтэйгээ аавтайгаа гэрлэхийг ятгах ёстой оронд нь. Тэгэхээр хойд тэр нь асагч их нөгөө хүмүүжүүлэгч нь ингэнэ штэ тий. За би чамд алах арга зааж өгье хойд. Гэтэ чи тэгээд алсныхан дараа аавтайгаа намайг гэрлүүлнэ. Чи гоё ятгаарай гэж ийм тохиролцоо идэх байхгүй. Үнсгэлжин ч бүхнийг ёсоор хийгээд хойд ихэ хөнөөсний дараа нөгөө хүмүүжүүлэгч эмэгтэй жинхэнэ төрхөн нэлэрт. Тэр өөрийнхөө нууж байсан үзэсгэлэн төгөлдөр 7 охиноо гарган ирээд тэгээд аавтай хамт амьдэрдэг байхгүй. Эцэг нь тэгсэн чинь өөрөө охин болох үнсгэлжингээ тоохоо олчихдээ. Ингээд бүгд хөөхөн охиныг ад үзэн эцэст нь зарц болгодог. Зизела гэдэг жинхэнэ нэрийг нь муур үнсгэлжин болгон ингээд тохичлт юм байна л да. Уул нь Зизела гэдэг нэг жинхэнэ нэр нь үнсгэлжингийнх. Үүнээс хойш үйл явдал нь харин бидний мэдэх Дисней кинотой ижилхэн өрөнд юм байна. Ямар тач үнсгэлжин тэгэхээр тиймч гим цэмгүй хөөх охин байгаа гэдгийг мэдэх ямар эндаа цаам. Мэхэнтэй гэдэг шиг юм болж тэ баларсан юм биш үү? Юу байгааз? За норс байгаа бүсгүй. За. Sleeping Beauty. Sleeping Beauty. Ах トゥ гримийн
Briar Rose гэдэг үлгэрт нэгэн шидэт эмэгтэй бяцхан охиныг 15 насныхын төрсөн өдрөөр хурууга ээрүүлийн зүүн татгаад тэрнээс олж амиа алдна гэдэг хараажаа. Тэгсэн өөр нэг шидтэн харин энэ хараалын хүчийг нь судруулад гүнжийг 100 жилийн турш унтах болно гэж шившжээ. Ингээд 15 дахь төрсөн өдрийн үеэр гүнж хурууга зүүн татгаад тэгээд бүх гэгч нь унтжээ. Энэ шившлэгийн хүч хаант уус даяарт харахад хан дээр суух ялаа хүртэл гүн нойрондоо умбана. Он цаг ирэхэд ордон дээр тийм өргөс бут ургаж ам л да. Харин нойрч буй гоо бүсгүй харахын төлөө алс холын газраас 100 залуу хоёр тэр ордныг зорих боловч өргөс бут нь хэд шүгүү ургасан байх тул тэндээ гацаж удаанаар тарчлан зовж өгдөг. Ингээд 100 жилийн дараа нэгэн ханхүү ордны хажуугаар өнгөрч байхад нэгэнд хараал тайлгдсан болохоор өргөс бут нөгөө цэцэгс болон хувирч ханхүүд зам гаргав гэж. Ханхүү үүгээр нь ороод гоо бүсгүйг олж харан уруу дээр нүсгэд гүнц ирж. Гэтэ ах トゥ Грим өөрсдийн үлгэрээ өмнөх үлгэрийн нэгэн адил Жамбаттиста Базилийн үлгэрээс сэтвүүлсэн энэ. Хэрв Жамбаттиста Базилийн үлгэрээр бол энэ хувилбарын хувьд бүх зүйлс хамаагүй амжигтай өрнө. Гүнжийг олсон ханхүү түүнийг сэрэхгүй. Харин нойрсч байхад нь бүсгүй хүчнэд. Хөөе. Тэгэхэд энэ үслийг хангачаад яваад өгт. Юу юм ч удаа. Гэхдээ ханхүү их нэртэй байсныг хэлэх хэрэгтэй ш үлгэр дээр. Энэ гэхдээ үлгэр те. Тий. Ингээд нөгөө нойрсч буй гүнж чинь хүчндүүлчээд жирэмсэн болчтой. За. Тэгэд ханхүүгээс жирэмсэн болсон гоо бүсгүй хоёр ихэр хүүхэд төрүүлдэг байхгүй. Хүүхдүүдийнх нь харин нэг нь нойрсож байгаа тэр нөгөө нэг нь одоо мөөмө өгч жагаад нөгөөх нь ингэж юу хөхөө мэдэхгүй байжгаад нөгөө ихийнхэн хуруу хөөхөж байгаад хумсныхын доор нөгөө шигдсэн шидэт өргөсийг сорон авснаар авраараа гүнж 100 жилийн дараа нойрноос ирдэ. Оо яа. Ийм учиртай. Ингээд авраараа хүүхдүүдээ аваад хааны ордонд очиход хаан болсон нөгөө ханхууч одоо бүр хаан болцсон. Тэгээ ихнэр буюу нөгөө хатан гэж байгаа штэ. Тэгсэн чинь нөгөө хатан уурлаад авраараг хоёр тэр ихрийнх нь хамт нөгөө хорохыг оролцдог байхгүй. Тэгсэн чинь хаан харин нөгөө авраарад тэг маш үзэсгэлэнтэй учраас авраараг хамгаалаад хатнаа алчт. Хатнаа цаазаар авчт. Амьдаар нь бүр шатаад. Ингээд авраараатай гэрэлдэг. Ийхүү нойрч буй говсгүй өөрийн хүчрхийлсэн үнтэй гэрлэн ажралтай амьдралаар үлгэр төгсдөг. Юу вэ? Одоо үлгэр гэдэг чинь тухайдаа одоо ийм үйл явдлыг хүүхдүүдэд уншиж өгдөг гэсэн үг үү? Тэгэхээр үлгэр гэхээр бид нар яг хүүхдэд зориулсан гэж яг бодох юм зөв үү буруу мэдэхгүй байна. Гэтэ угаас хүүхдүүдэд ийм амар юм ярьдаг ч байсан юм шиг байна. 16-аас 19-р зууны үед эн чинь бүр нөгөө тэр Итали нөхрийн хувьд эн чинь бүр 1600 он гэрч 17 дугаар зууны дундуур штэ. Бүр дээр үед. Ер нь бид баг байхдаа аргаа түг аавын толгой хаг гайл те аавгаа алдаг тухай үлгэрийг бид нар жишимшгүй тэгээд сонсоол. Тэгээд уншдаг л байл штэ. Ямар ялгаа. Тухайд бас тийм амар үйл явдал өрнөд таа гэж бас бодогддгүй байсан те. Одоо бол бид нар гайхалтай те. Охиндоо ч юм хүүдээ яг аавгаа тэгээ алччихъя гэж хэлэхэд бид нар нэг уншихгүй те. Яг го цаана энэ хичнээн модон шанийг одоо тухай те бодит бүхээс сэтвсэн үлгэрч гэлээ. Гэтэ эн чинь орчин үеийн ёс зүг болчиход байгаа сте. Тэгэхээр энэ үед бол тэгэхээр ёс зүг тийм л байсан байхгүй. Тэ? Тийм байна. Дэндүү ялгаатай ч. Харин тийм аа. За хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. За энэ Авандра гэдэг та бүхэн маань Facebook дээр Авандра гэд хайгаарай. Үнэхээр гоё юм ба. Яг энийг их гоё гэдгийг би хэлэх гээд байна. Тэгэхээр одоо аяллаа уйлрал ингэж эхэлж байна л д. За цаамаа маань одоо юу явах чаа те? Гамла явах чаа те. Тий. Everesting Base Camp байна. Тий. Чи ингэж тэрийг ингэж бүр ингэж сайхан урт хугацааны аялал гэж төсөөлөл та ингээ майхан сав аваад чамд нэг л зүйл маш их хэрэгтэй болно. Тэр бол цахилгаан эрчим хүч. Гэрв чам цахилгаан эрчим хүч хангалттай байх юм бол чи юу л юу авч явж болно шүү дээ. Чи камер, гэрэл зургийн аппарат, утас гэх бүх зүйлийг чинь цэнэглэх нэг юм хэрэгтэй болно. Усаа сайхантай цахилгаанаар буслахчмаар байна, кофе уучмаар байна. Хоол ундаа ч гэсэн заавал ингээл энэ тэнд нэг мод түлхгүйгээр те ингээд билетэн дээр халаачмаар шүү дээ. Гэтэл тэр
цахилгааны үүс хүрч нэг будааг шагшны хэмжээний байвал ямар вэ? Тэгсэн мөртлөө Улам өөрөө байглаас өөрөө цэнгэлэгчдэг. Нарнаас авчдаг. Нарнаас авчдаг. Яа, супер. Үнэхээр гоё. Нарны панел ингээ байгаа. Тэгээ бүх юм тк гэж хураагаал жижигхэн зүг болчихно. Тэгэхээр ийм гоё зүйлийг одоо борлуулж байгаа газрыг би танилцуулж байгаа ш. Тэгэхээр энэ бол EcoFlow гэдэг брэнд байт. Яг энэ брендийн Монголд халбын ёсны онцгой эрхтэй дистрибьютор нь Avandra компани. Тэгэхээр EcoFlow нь болохоор 2017 онд байгуулагдсан. Энэ зөөврийн эрчим хүчний шийдлэр одоо бүр тэргүүлэгч технологийн компаниас маш хурцтай. Тэгэхээр DJI-ийн инженерүүдээс бүрдсэн багийн санаачлахаар үүсгэн байгуулсан энэ компани батарейн технологи, сэргээгт эрчим хүчний хадгалтын салбарт бүр шинжилгээ хийх одоо ийм зорилготой түүндээ ч хүрж байна. Тэгэхээр эрхэм зорилго нь бол энэ доктортой ирээдүг бүтээх гэдэг. Тэгэхээр EcoFlow нь цэвэр, сэргээгдэх энэ зөөврийн эрчим хүчийг хүн бүрт хүртээмжтэй болгох зорилготой түүндээ ч яг одоо бас хүрж байна. Цаг үргэлж хаанч цахилгаан эрчим хүчийг авах боломжтой байх нь энэ компани зорилго. За тэгэхээр EcoFlow нь X-Stream буюу хурдан өөрийгөө зэнгэлэх, X-Boost буюу төхөөрөмжийг одоо чадал нэмэгдүүлэх системтэй бусад нөөцлүүрийн тийм онцлогтой байна л да. EcoFlow-тай байхад тэгэхээр та аялал, амралт, загшлал, тэр ууланд алхалт юу гэдэг нь те гэртээ байгаа юм шиг найдвартай нарны ич мөрчээр зэнгэлэх тийм цахилгаан нөөцлүүртэй болно л гэсэн үг. Супер те. За тэгэхээр худалдаа авалт нь хаанс их вэ гэхээр та хэрэг онлайнаар захиалъя гэвэл Hobbyzone CGM гэдэг байгаа. Тийш ороод хайж болно. Эсвэл Shopee CGM руу ороод хайгаарай. Гэрээд борлуулагч нь болохоор Hobbyzone Mongolia гэдэг байгаа. Утас нь 9099 9055. Мөн PC мод байгаа, MMS, электрикт байгаа. Тэгээ одоо нөгөө сая 4 сарын 25-нд нээлттэйсэн нөгөө юу байгаа шүү дээ. Little Venice лөө. Бяцхан Venice те. Мишелийн. Тэнд одоо байгаа шүү. M1 барилгын B1 давхарт нь. Hobbyzone гэдэг дэлгүүр байгаа. Энэ 5 сард бас нээлттэй хийж байгаа. Сурууга центрийн нэг давхарт Avandra дэлгүүр бас нээлттэй хийж. За тэгэхээр утас нь 96 93 55 96 93 33 55 илүү дэлгэнгүй мэдээлэл аваад та бүхэн энэ сайхан зүйлийг худалдаж аваарай гэж уриалж байна. Супер те. Монголын аль гоё байгаль бол мэдээж дандаа хүний хөлөөс хол байгаа шүү дээ. Эрчим хүчгүй байгаа. Тий. Гэтэл тийм гоё тансхийг мэдрэнгээ тогтоо цахилгаантай сошиалаа эргүүлэнгээ ажиллаа хийнгээ мэйлээ шалгангаа тэр хээр үйж гин гэдэг бол чи яг үннээсээ тансаглал шүү. Тансаглал нэр. Аялал үнэхээр урт удаан хугацаанд ахаад үргэлж болохоор болчихж байгаа байхгүй ч тийм. Энд дэр би нэг дэмжиж нэг юм хэлчихэ. Одоо аяллыг хамгийн тасаг зэрэглэлийн аялал гэдгийг нь штэ алтан жорлон дээр сууснаар биш тий 5 одтой буудалд байгаа биш байхгүй 5 одтой буудалд ингээл яг надтай адилхан ингээл 50000 хонж байгаа гэвэл миний мэдэрч байгааг тийм олон хүн мэдрээл явж штэ тий тэгээд бүх юм маасын үйлчлэг болоо явчихна а гэтэл яг миний энэ харж байгаа гой байгалийн үзэсгэлэнг яг тэр түүхийн байгалийн үзэсгэлэнтэй газрыг ганцхан би харж байгаа гэдэг бол жинхэнэ тасгалах тий тэр боломжийг л энэ EcoFlow олгоод байгаа байхгүй яг үн тий дэлхийн бачууд дээр тэрийг л хүсдэг шин би энийг л би л нааг ингэ байж хахад хажууд олон баймааргүй ан ердөө шаардлага байна шүү дээ. Хамгийн тасаг байхгүй. Яг үн. Гоё. За ингээд бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлэг маань Disney шидэт төлөвлөрүүдийн тэр яг анхны хууль руу аимшигтай түүх тэр үеийн яг бидний мэдгүй дэлхийн ертөнцөөр бид нар аялж байна гэсэн үг шүү дээ. Хүн төрөлхтний ёс зүй арай өөр өсөн үеэр аялж байна гэсэн үг шүү дээ тий. За бяцхан тусын тагна. Ханс Христиан Андерсны зохиолоос сэтвэлсэн Disney-ийн тэр бяцхан тусын тагна буюу Ариэлын түүх үндэ бас л их аимшигтай бас их гунигтай. Лусын гүнж Ариэл далайн шуурганаар сүнсэн завнаас нэг царайлах ханхуг аварч. Тэгээд түүндээ дурлана. Гэвч үүнийг нь ханхуу мэдэхгүй. Ингээд сэтгэлээр унсан лусын тагна эмээгээсээ лусын хүмүүс 300 жил наслаад далайн хөөс болон алга болдог бол хуурай газрын хүмүүс хамаагүй богино насалдаг ч гэсэн сүнс нь мөнхийн диваачингийн оронд очдог тухай эмээгээсээ сонсдог. Тэгээд ийм хувь тавилан гордод далайн шулам дээр очиж байгаа юм л да. Шулам түүний хөлийг нь огтлон аваад сайхан хоолойных нь оронд түүнийг хөлтэй болгодог. Энэ хоёр хөлийг хачаар хинээс ч илүү бүжиглж чаддаг болно. Гэвч Ариэлын хувьд энэ хөл дээр явах нь өөр хутганы ирэн дээр явахтай адил их өвтгөн. Шулмын шившлэгийн нэг нөхцөл нь ханхүү түүнд заавал хайртай болж түүнтэй гэрэлгүй бол лусын дагна харин дараагийн өдөр нь үхэх ёстой. Маш богино хугацаа өгсөн юм. Ингээд далайн амьдралаа ардаа орхисон лусын гүнжийг ханхүү ямарч олж байгаа юм л д. Гоо үзэсгэлэнд татагдсан ханхүүд
бүсгүйн бүжиглэх нь бүр илүү их таалагдж. Лусын гүнж ч гэсэн хөөрхөн түүн зориул нөгөө аимшигтай өвдөлтийг төсвөрлөн бүжигсээр байдаг. Харамсалтай нь ханхүү гэхдээ түүнтэй гэрлэхийг зөвшөөрдөггүй. Ханхүү түүнд хайргүй гэдгэлээд усан онгоцон дээр өөр бүсгүйтэй гэрлэж. Нүдэн дээр нь заа. Тий. Энэ явдлаас болж сэтгэлэн шархсан лусын дагн үглээ хүлээгээл нөгөө усан онгоцон дээр зогсож байх үед нь түүний эгч дүүс уснаас гарч ирж. Ингээд дүүгээ аврахын тулд тэд ч мөн адил далайн шулам дээр очиод урт сайхан үсээ өгцгöd. Үүний хариуд ханхүүг алаад цусыг нь хэрвээ хөл дээрээ туслуулах юм бол лусын дагн эргэн загсан сүлдээ болоод далаадаа эргэн ирэх боломжтой болох тийм тохироо яж байгаа байхгүй эгчнэр нь. Үснийхээ оронд. Гэвч нөгөө ханхүү чинь шиний хэрийнхээ хамт одоо ингээд унтчихсан. Тэгсэн унтч буй ханхүүг алах зүрх нөгөө ариэлд өөртөө төрт. Яаж тийм болдгоо байхгүй. Дурлцсан байдаг. Ингээд тэр мандах нарны анхны гэрэл яг тусах тий дөнгөж ингээд тэр туяа тусах үед далайн хөөс болоо замхраа алах болцсон. Энэ түүх бол Ханс Христиан Андерсны хувилбар. Энэ түүхийг хүмүүс харьцангуй гэхдээ сайн мэднэ л. Гэхдээ Ханс Христиан Андерсен хүртэл энэ түүхийг яасан гэхээр Фридрих де ла Мот Фукегийн Үндийн гэдэг үлгэрээр санаа авсан байдгийг хүмүүс сайн мэдгүй байна. Андайн гэж бичиж юмшгүй Үндийн гэж уншиж ирсэн баха би. Энийг дээрүүд уншиж байгаа. Энэ үлгэрт Үндийн гэдэг нэг усны сүнс байгаа юм л та. Усны сүнс нэгэн хүлэг баатартай гэрснэр хүн болдог тухай гард юм байна. Энэ үлгэрт. Гэвч түүний бусад сүнс нь бусад нөгөө сүнсэн ах дүүс нь маш дүрсгүй. Тэгээд гэрэлтийг нь үргэлж бэрхшээлтэй болгоод юм байна. Инхээр нь Үндийн өөрийнхөө эцэг нэгцдүү бэртилдэга ордондоо ураад хамт амьдарч эхлэхэд тэгсэн чинь нөхөр нь Үндийн чи эмэгтэй шүү дээ. Тэгсэн чинь нөхөр нь нөгөө тэр дүү бэртилдад нь сэтгэл алдарч орхит юм байна. Ингээд хоёулаа нийлээд нөгөө нөхөр нь болон дүү нь хоёулаа нийлж чад нөгөө Үндинийг ад үзээд маш муухай харьцдаг болд юм байна л д. Тэгсэн Үндиний аавгаах болох усны хүчрэг бурхан үүнд нь маш хэлгэнж. Ингээд Үндийн харин нөхрөө болон дүүгээ аавгаахаасаа хамгаалахаар шийдээд цайзаа сунаад амиа орлоод буцаад сүнс болгоо өрчдөг юм. Харин нөхөр нь эхнэрээ өгсөн учраас Бертилдатай нөгөө дүүтэй нь хурмайж. Өмнө нь сахиустай гэрэлж байсан хүн инхэн хориотой гэдгийг нөгөө хүн болохоор мэддгүй мэн л да. Сүнсний хуулийн дагуу Үндийн нөхрөө хөнөөх ёстой болд юм байна. Ингээд Үндийн хөнөөгцсөн нөхрийн бурснаас жижигхэн гол урсаад далайтай нэгдснээр Үндийн өөрийн нөхөртөөгөө дараах төрөлтэй мөнхөд хамт амьдрах боломжтой болдог. Гэж ч юм ийм эвгүй үлгэр байсныг нь Ханс Христиан Андерсен арай өөр болгосон энэ бидний өнөөдөр мэддэг ариал юм байна л д. Бас эвгүй бас тийм байна. Гэтэ адал явдалтай юм бас. За 37 оны хэдүүлээс хамгийн сайн мэдэх Цасангой ба 7 одоо. Ах トゥ гримийн цасан цагаан үлгэрт хорон санаат хатан анчин хөслөөд Цасангой охиныг хөнөөдөг. Тэгээд уушиг гэлгийг нь баталгаа болгоо авчрахыг даалгадаг тийм үү? За. Нөгөө анчин хэр хөнөөх юм бол. Анчин харин оронд нь нөгөө гахаан уушиг гэлгийг өгчдөг тийм. Түүнд итгэсэн хатан эдгээрийн шуналтай гэгч нь идэж орхидог. Гэтэ үнэндээ хатан үүнээс гадна 3 удаа хөөрхөн охиныг алахыг завддаг юм байна. Эхний удаа Цасангой охины бэлгүү сэвжийг нь хит чангалж агаад ухаан алдаж унагадаг. Хоёр дахь удаа хортой самаар үсийг нь самнан нойрсуулцдаг. Одоо нар харин гүнжиг олж үсийг нь үснээс нөгөө самыг салгаа авснаар охин ахад ам орж байгаа. Эцэст нь нөгөө хортой айл мөгч алдаг. Одоо ч түүнийг шилэн авсанд хийсэн байсныг дэрдүр өнгөрч байсан ханхүү хараад цогцыг нь гэр рүүг авч явахар шийдэн авсыг хөдлөсөн чинь Цасангойгийн тэр амнаас нь хадсан айл муунаад дахин ам орд юм байна. Ингээд тэд гэрлэх бөгөөд хормынхаа өдөр хатанд гал дээр улайсгсан төмөр шахаа өмсгөн бүжиглүүлдэг. Хөлн түлэгдсэн хатан бүжгэлсээр гад эцэст нь амиа алддаг юм байна. Нөө хорон санааттай. За гримийн ах トゥ грим үлгэр бол яг юм. Гэтэ зохиолоо нөгөөх л Жан Баптиста Базилийн 1634 онд бичсэн Залуу боол гэдэг үлгэрээс сэтвсэн юм байна. Базилийн үлгэрт шидэт тагна бяцхан охинд 7 нас хүрээд үхэх хараал хийчт юм байна. За 7 нас хүрэх үед ээж нь охиныхоо үсийг самж байсан чинь сам тархинд нь шигдээд охин амиа алдсан юм байна л да. Ингээд охиныг 7 давхар болор авсанд оршуулад
ордон дотроо байнга байлгадаг гэсэн байна. Ингээд үрээ алдсан ээж уйг ашуудлаасаа олж өөрөө нас ордог. Гэхдээ нас орохынхаа өмнө охиныхоо нойрч буй өрөөнд түлхүүрийг дүүдээ өгöd хизээч бит нээгэргээ цагт юм байна. Гэвч дүү нь болохоор эрэхтэй. Дүү нь тэгээ том болоод тэгсэн чи дүүгийнх нь эхнэр түлхүүрийг аваад авсыг онгойлгосон чинь үхсэн нөгөө охин чинь өссөөр байгаад үзэсгэлэнтэй залуу бүсгүй болсон байхыг хардаг юм байна. Нөхрөө энэ бүсгүйтэй унтахыг хүсдэг болохоор л энд нуус юм байна гэд харддаг байхгүй. Нөгөө эхнэр нь. Тэгээд нөгөө харттай эхнэр чинь авснаас нөгөө хөөхөн охиныг татан гаргахад үсэнд нь зоогдсон сам унаад бүсгүй сэрчдэг юм байна. Гэвч хартай эхнэр түүнийг цуснтай хутгалтад ороолгон зодож үсийг нь хайчилчихдээ юм. Үүний дараа хөөхөн охиныг боолоо болгоод өдөр бүр зодон тамлаж үүнээс болж шүд амнаас нь үргэл цус нөгөө урсдаг охин түүхийн мах иддэг мэтэр тийм харагддаг болчтой юм байна л да. Харахад нэг аимшигтай. Залуу бүсгүй өөрийгөө хөнөөхөөр шийдэн хутга ирлэх зураа өөрийнхөө түүхийг хүүхэлдээ дээрж өгч байгааг нь авгах нь гэтээ санаандгүй сонсчтой юм байна. Авгах нь ч нөгөө ахын л да. Авгах нь шээ төрсөн ахын. Ийхүү эхнэрийнхээ хийсэн зүйлийг мэдсэн ахын эхнэрээ хөөн зайлуулад охиныг эмчлээд баян үнэтэй гэрлүүлснээр үлгэр төгсд юм байна. За тэгэхээр цасангойг яг энэ түүхээр хийсэн бол хүмүүс хэрхэн хүлээн авах байсан бол доо гэж тэ. За Геркулес домогт өгүүлснээр аянга тэнгэрийн Зевс бурхан Амфитрион гэгч одоо хүний дүрт хувилан дэлхий дээр ирээд Амфитрионы тачаангуй эхнэр Алкменыг хүчинддэг юм байна. Алкмен түүнээс хөлөнд болдог. Жинхэнэ Амфитрион мөн шөндөө эхнэртэйгээ ингэр зүрлээд мөн л хүүхэдтэй болдог. За энэ манай бурхтын домог дээр зулаа илүү яг зөв зүйтэй ярих. Би бол хчин ярина л да. Гэтэ сонирхолтой нь хоёр өөр хүнээс хоёр өөр хүүхэдтэй болох боломжтой гэсэн үг л дээ энэ домогоор л. За эхрүүдийн нэг нь Геркулес. Энэ бол Зевсийн хүү тийм үү? Бидний нэрэл заншнаар одоо Геркулес, Хераклес ер нь бол. Энэ нэр нь Хера бурхны алдар гэсэн утгатай. За ингээд Хераклес буюу Геркулес өсөж том болоод агуу дайчин болж Мегара гэдэг үзэсгэлэнтэй гүнжтэй гэрлэнэ. Тэдний дундаас хоёр сайхан хүүхэд өргөжсөн Хера бурхан Геркулесийг өвдцтаад өөрөөр нь хүүхдүүдийг хөнөөлгөж. Зарим домогт болохоор Мегараг ч гэсэн алуусан гэдэг л дээ. Өөр домогт өгүүлснээр Геркулес эхнэрээ өөрийнхөө үеэл Йолаос төгсөн гэдэг юм байна. Йолаос харин Геркулесийн амраг байсан гэж бичигдсэн байдаг гин. Энэ их жоохон грекийн үлгэрүүд ингэж жоохон толгой яригдчих нэр. Манай зулаа амин хоёр яаж тэр орооцлогыг гаргаж яриад байдаг тийм. За үүнээс хойш Геркулесийн дөрөвдөх эхнэр Дианерыг Центавр Несус хүчрхийлэх гэж оролдох үед Геркулес түүнийг Гидрагийн цусаар хордуулсан сумаар харваад хөнөөчж. Үхэж буй Несус Дианерад хандан асарсан цус мөн үрийн шингэнийг ашиглаад хайрын бэлтгэл хийгэрэй гэж загчаа. Нөхрийнхөө үнж байдал эргэлж ирсэн Дианера хайрын бэлтгэлийг харин Геркулесийн цамцан дээр насгаад өмсүүлчихдээ. Гэвч цуснд нь байсан тэр Гидрагийн хор Геркулесийг түлнэ. Тэгээд цамцаа тайлахад Геркулесийн мах нь бүр түлэгдэн алга болоод ясна гарсан байдаг. Үүнээс айсан Дианера өөрийгөө дүүжлээд алчдаг. Геркулес ихнэр. Өвчнөө төсвөрлөгөө байсан Геркулес оршуулгын гал бэлдүүлээд өөрөө дотор нь орон шатаж өгдөг. Махан бие нь үхсэн ч гэсэн Геркулесийн бурхан бие нь гарч ирээд Олимп уулнаа үхшгүй мөнхийн бурхан болдог. Тэндээ Хера бурхантай эвлэрэн амар тайвантай жаргадаг. Бид нар одоо Уолтсны Геркулесийг үзгэр ийм гардгүй. Яста. За цаашаа нэг 2 3 үлгэр байгаа. Покаханс байна. Үзэсгэлэн тохион Баратан гэд. За хоёул Join Me-гэр сонирхсан хууччаад цаашаа өөрчлөлөө тэ. За манай Join Me-гаар сонир сайхан. За уран дулаан цаг ирж ин да тэ. Тэгээ ямар ч Монгол хүн ер нь хаа нэг тийш явмаар санагч байгаа бүр баталгаатай. Салхинд гарна гэж ярьдаг шүү дээ. Тэгээд энэ нөгөө олон зуун жил бид нар чинь нэг нүүдэлч амьдар нөгөө нүүдэл газар сэлгдэг байсантай холбоотой юм шиг бүгд л явмаар санагдаж байгаа. Тэгээд ялангуяа манай ахмадууд бол бас нэг юм нэг явахтаа нэг шүшиг биширлийн тийм ээ нэг юм гоё итгэл мөргөлийн юм аялд явахыг бас илүүд үздэг. Тэгээд манай дээр одоо хүүхэд утайн аялал гэж байгаа. Тийм манай хүүхэд утайн аялал бол сая 500 мянган төгрөгөөр байгаа. За зээлээр 30 сараар авах юм бол сарда ердөө 65 мянган төгрөг төлтөр байгаа. Энд чи 9 өдрөө айл тий. 9 өдрөө
Ердөө сая 500 юм уу? Сая 500 тийм. Yes, Газраар явж байгаа аялал байгаа. Тийм замдаа бас нөгөө Хөх хотоо үзчин. Манай Хөх хот ч бас ингээл үнэхээр нүдэн дээр хөгжиж байгаа. Очиход бас Монгол хүн бол их олон янзын мэдрэмж авдаг тийм сонирхолтой газар байгаа. Тэгээд жуулчдад зориулсан бүхэл үйлчлэгээ дээр одоо Хөх хот ч байж байна. Нэмхэн дээр энэ Утаа гэдэг чинь бол манайхаар бол Монголын Манзуу шир хийд буюу тийм Эрдэм номын утга учир бүхий тийм сайхан үзэсгэлэнтэй сайхан одоо шашин эргэл мөрөлийн газар байгаа. Тэгэхээр энийг одоо залуучууд маань ер нь иймэрхүү утаа аялал эднэрт хөгжүүлэх хамрагдтыг. Тэгээд одоо яг ийм одоо ижил насны эмээ өвнөр ингээ нэг дор цуглаа явахлаар залуумс илүү мэдэрдэг. Тэдний чинь зурсамж найрхан байгаа тий. Сонсох хөгжмөн хүртэл адилхан. Тэг бид нар бол тэр болгоо эмээ өвхөө хажууд очиж суугаад, ээж аваа хажууд суугаад ярмаар байгаа юмыг сонсч амжихгүй шүү дээ. Бүгд л ажилтаа шүү дээ тий. Эдний чинь ингээд нэг гоё аялалт нэгтгэж өгөө явуулчихлаа. Өө өстө залууччид ороод тэр. За тэгэл гоё эргэл мөргөлөө хийцэн хүмүүс чинь тий. Нөгөө сэтгэлээрээ гэдэг шиг бүр өнгөцсөн сайхан болж ярьдаг. Ийм гоё аялал байгаа. Тэгэхээр сонсож байгаа ахмадууд байвал хүүхдүүддээ хэлээ яваарай. Залуучууд сонсч байвал манайхаар ороод join me цэгийн мэн гэж ороод энэ Хөх хот утаатай аялал руу ээж аваа явуулах юм бол их гоё аялал байгаа шүү. За нөгөө амар үлгэрүүдээ Покахонтс энэ чинь их сайхан дуулж мурлал байдаг шүү дээ. Цаана л аим шигтэй шүү дээ. Урт тустай өсгөө. Яг Покахонтс гэдэг яг бүр тусдаа нэг манай од мөн дээр дугаар бүтэн 40 минутын төрөлг байгаа ш. Тэрийг үзэх юм бол бүр илүү тодорхой ярьсан ба. Яг товчхон ярихад юм ба. За зөрөгтэй Индиан бүсгүй Покахонтсын түүх үндээг Виржиниагийн колоничлын үеэр англичуудын үйлдсэн тэр бусармаг хэргийг говьлон цайруулсан маш худлаа түүх шүү. Бүр 100% худлаа. Үзлэн бүсгүн талаар Disney студийн хийсэн 2 кинонд Покахонтс Америк тийм уугуул индианчууд болон Англи орны дунд дипломат харилцаа үүсгэсэн гавьяатай нэгэн гэрч дүрслэгж байгаа. Бодит түүхэнд яг үнэндээ тэр Ахмад Смит Похватан омогтой холбоотойх үед Покахонтс ер 10 настай байсан. Тэр Смитийг индианчууд олсон нь үнэн ч гэсэн Смитт гим хор учруулаагүй харин ч илдэг сайхан хандж байсан гэдэг. Үүнээс хойш олон жилийн дараа Покахонтсын нэр Англи даяар алдартай болж эхлэхэд индианчуудад харин цааслуулах гэж байх үед нь энэ охин амийн аварсан гэсэн түүхийг Смит өөрөө зохиоцсон юм шиг байна. Покахонтсыг 17 нас хүрэх үед англичууд түүнийг олсон барьцааны хүн болгосон. Түүний яг жинхэнэ нөхөр Кокумыг алж хөөрхий охиныг одоо Покахонтсыг удаа дараалан тэр зэргүүд хүчрхийлж эцэст нь жирэмслүүлсэн байдаг. Тэд үтэр түргэн Покахонтсыг хүчээр Христ исүүлээд Ребека гэдэг нэртэй болоод баптизм бүртээгээд Жон Ролф гэгч Английн тамхины худалдаачтай гэрлүүлээд гидсэнд нь бүх хүүхдийн хууль ёсны хэмэд харагдуулгаар даллсан. Ингээ 1615 Ролф Англи руу явахдаа Покахонтсыг дагуул явсан. Ингээ бариу бэлгүүсвч зүйлгээд Виржиниагийн номхорсон зэрлэг гэж олон нийтэд харуулсан. Англид 2 жил амьдраад Ролф Виржиниа руу буцах үед Покахонтс оройн хоолны дараа маш ихээр бөөлжиж тэгээд таймцаа мөрнөөс ч гарааг байхдаа одоо Лондонгоос баг гарааг байхдаа маш зовж тарчлан амиа алдсан байдаг. Түүний өхлийн шалтгааны талаар олон тамга байдгийн дунд Сүрье, эсвэл уушгины татгалгаа, эсвэл нөгөө европчуудын тэр нэг илрүүлсэн салхин цэцэг өвчин гэдэг түүх ер нь зохилдог. Харин Покахонтсын үнэн түүх болон түүний нөгөө тал зэрэг ийм номонд бичснээр бол Покахонтс Англид байх хугацаанд эзэн хаант ус уугуул иргэдийг хөнөө газар нутгийн булан авах гэж байгаа гэсэн төлөвлөгөөг нь мэдсэн учраас нутагт очиод нөгөө уугуул Америкчуудад энэ талаар мэдэгдэх эрсдлээс сэргийлэн хордуулж алсан гэж тэр номон дээр бичсэн байсан. За ямар ч тач энэ үнэн худал мэддэхгүй Индиан бүсгүй таалал төгсөхдөө ердөө 22 настай байсан. Зүгээр энэ амир түүхийг уулзснаа зүгээр те. Тэсвэр хайрын түүх болгож хувиргасан. Пропаганда хэлбэртэй хана шүү дээ тий. За 91 оны нөгөө Beauty and Beast буюу үзэсгэлэн тохим Аратан гэдэг хүүхэлтэй байдаг те. Ухаалаг үзэсгэлэнтэй Белла охин Disney тэгэхээр хамгийн алдартай гүнжүүдийн нэг. Франц гаралтай зохиолч Жанна Мари Le Prince de Bonny 1740 онд төрөвсөн. Энэ чинь бүр 18 дугаар зууны те ихэнх хагаст үзэсгэлэн тохин Аратан гэдэг зохиол дээр мангасын дүрд орсон ханхүүгийн тухай арай өөр байхаас гадна тэрэн дээр л амьсан цаг лаа данх бол гардаггүй. Ямар ч үлгэрт бичснээр нэгэн худалдаач алс хол явж байгаа юм л та. 3 хүү 3 охинтой тэрээр хүүхдүүдээсээ ямар бэлэг амар байгааг асуухад хөвгүүд нь болохоор зэр зэвсэг, аргамаг хүлэг гэх мэтэр хэлж авал харин 2 том охин нь үнэт идэл амар байна, сайхан дайсанц амар нэгдээ авда. Нөгөө худалдаач нь явах гэдэг шүү дээ. Тэгсэн бага охин
ердөө ганцхан сарна авахыг хүсдэг. Ганц ширхэг сарна. Тэгсэн чи тэр нутагт сарна байдаг болохоор охин үүнийг гуйсан хэрэг юм байна л да. Гэртээ харих замдаа худалдаачин нэгэн үзэсгэлэнт цэцэрлэгт орж. Тэгээд тэндээсээ нэгэн сарна цэцгийг таслан авдаг. Гэвч энэ цэцэрлэгийн эзэн мангас байдаг. Хулгай хийхээр завцсан худалдаачныг амь насныхаа оронд тэр 3 охиныхоо нэгийг авчирч өгөхийг тушаадаг. Ингээд энэ талаар хүүхдүүдтэй хэлсэн чинь үзэсгэлэнт охин саналаараа явахаар шийдэж. Сарна гуйснараа гэдэг. Ингээ үзэсгэлэнт охинд дурлсан мангас түүнийг алж чаддаггүй. Мангас 3 сарын турш өдөр бүр охиныг өөртөө гэрлэж гэж гуйх боловч бүсгүй түүний дотоод сэтгэлийг сайн мэдгүй учраас саналыг хүлээж авахгүй л байлаа. Эцэст нь мангас охиныг заавал буцаж ирэх нөхцлөөр гэртээ арихыг зөвшөөрч. Гэртээ очисон чинь нөгөө атаархуу ихс нар нь түүнийг ятгахсаар буцах ёстой өдрөөс нь олон хоногор саатуулж ирэхтэй. Үүний дараа охин мангасын ордон руу эргэн очих үед мангас үхлийн ирмэг дээр ирсэн үхлийг хүлээд хөвччихэдэг. Гэтэ энэ хорон санаад Гастоны хийсэн ажил биш. Үндэ энэ үлгэрс Гастон гэдэг дүүр огт байхгүй. Яасан гэхээр хайртай бүсгүйгээ явснаас болж санаж битгэрсэн мангас хугацаа хэтэрсэн хоногуд огт хоол идээгүй. Ингээд үүнээс олж үхэх гэж байна. Мангасын дотор зүрх сэтгэл одоо яг юу байгааг нь олж харсан бэлээ харин түүнтэй гэрлэхийг зөвшөөрч ажралтай амьдрах болсноор үлгэр төгсдөг. Гэтэ өөр нэг хууль өрөөд энэ үлгэрийн өсөж үхэх гэж байсан мангас уурандаа бэлэг идчихтэй. За. Надад энэ хуулиар нь илүү гоё санагдав. Энэ амар санаж исэн. Тэгээд наваг ингээд өсгсөн. Тэгээд идчихлээ. Тэ. За ингээд өнөөдрийн бидний мэдгүй гэдэг нэвтрүүлгийг нэг хачин чигтэл нэвтрүүлэг болчлаа тий. Таалагдж байна уу? Таалагдахгүй байна. Эсвэл нэрэл үнэхээр бидний мэддэггүй хитрхи танил биш ертөнц байжээ. За энд нэг хоёлоо одоо ч нэг дүгэл мүгэл хийгээч явах тий шиг зүгээр ингээл дуусгая. Тэгээ тий. Ийм л байсан юм байна. Тэгээд юм өөрчлөгдсөн юм байна. Өөрчлөгдсөн зөв зүйтэй юм байна гэдгийг ойлголоо. Би яг зарим үлгэрүүдийг ер нь монголчуудын тий үлгэрүүдээ өөрчлөөд илүү гоё болгочихсаа гэж ер нь боддог хүмүүс энийг байхгүй. Хүмүүс их ууртай. Манай монголчууд их ууртай шүү дээ. Өв уламжлал өөрчлөгдлээ гэдэг. Гэхдээ өөрчлөх хэрэгтэй санагддаг. Зарим уламжлал өөрчлөгдөн, заримыг бид нэр гээх хэрэгтэй. Зарим уламжлал шинээр бий болдог. 2000 жилийн өмнөх уламжлалаа бид нар өнөөдөр авч явах юм бол хэрэг тэх юм бол жишээ нь эцгийг нас орвол эхнэрүүдийг авч суух том хүн. Тий. Тэгэхээр одоо энэ уламжлалыг бид нар яах юм? Даах ямар ч боломжгүй шүү дээ. Тэрнтэй адилхан шүү дээ. Тэр олон эхнэрүүд олон хатад дээр одоо өнөөгийн нэгэнд явж тохирохгүй байхгүй юм. Тэгэхээр хаяхан бас байна тий. За ингээд дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр суугийн хамт олон бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгээрээ юм Дисней шидтүүлгэрүүдийн яг анхны тэр аимшиг түүхийг хүргэлээ. Студид Join Me цэгмийн захирал цомирлог болон хөтлөх зандаа миний биелээ. Нэвтрүүлгийг аялах боломжийг хүмүүр түрээтэй Join Me цэгмийн болон сэргээгдэх эрчим хүчний EcoFlow гэд брендийн Монголд халбын ёсны онцгой эрхт дистрибьютор Avandra компани ивэнтгэлээ. За баярлалаа цамаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.